За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, хэдүүлээ энэ удаад AI-ийн ертөнцид болж буй энэ хүчтэй өрсөлдөөнүүдийн талаар олж мэдцгээе гэж бодож байна. За, юуны өмнө AI өрсөлдөөн гэдэг Google дээр бол би бичлээ. За, тэгээ манайх дээр гарсан нийтлэлийг бол хамгийн түрүүнд олж уншия гэж бодож байна. За, хамгийн сүүлд бол мэдж байгаа онлайнаар бол DeepSeek гэж бас нэг шинэ төрлийн AI бол орж ирээд за бужигнуулаад байгаа. За энэ хүн нийтлэл дээр бол DeepSeek-ийн талаар бол бичсэн байна. За гэхдээ бид нэр хэдүүлээ бол ерөөхдөө дэлхийд дээр өрсөлдөд байгаа хамгийн хүчирхэг AI-уудын жагсаалтыг бол гаргаж ирээд бол харьцуулж ярих гэж бол бодож байна. За энэ DeepSeek гэдэг маань болохоор хамгийн сүүлд саяхан одоо маш хүчтэй төрж гарч ирсэн Хятадаас гаргасан ийм нээлттэй сорсын платформ байгаа. За энэ рүү орё гэх юм бол та бүхэн DeepSeek гэдэг одоо AI-г хайх юм бол за энэ дээр бол гараад ирнэ. Энэ тий DeepSeek гэдэг юм. За ийшээ ороод за тэгээд Start Now гэдэг дээр нь дараад нэвтрэх хэсэг бол байж байгаа. За энэ нэвтрэх хэсэг дээр нь та нар логин Google-ээр нэвтрэж болно. Эсвэл бол одоо өөр хаягаар нэвтрийг л sign up дээр нь дараад нэвтэрч болох нь байна. За ингээд логин гэд би өөрийнхөө мэйлээр нэвтрэх гээд үзье. За continue гээд. За ингээд шууд ороод ирж байгааг та бүхэн харж байгаа. За application-тэй юм байлээ. Энэ QR кодыг уншуулад аппликейшнийг татаад авчиж болно. За сайн байна уу гэдэг ингүүт өөдөөс чинь энэ хиймэл оюун ухаан бол танд бол хариулах болно. За дараагийн платформ бол бидний мэдэх ChatGPT байгаа. За ChatGPT-ийн хувьд 4O гэдэг. За 4O mini гэдэг загваруудыг бол гаргаа авч байгаа. За ChatGPT рүү орохын тулд мэдээж OpenAI гэдэг Google дээр хайх хэрэгтэй. OpenAI. За тэгэх юм бол энэ OpenAI-г ороод ирж байгаа. За OpenAI руу ороод нэг юм бол логин гэд нэвтрэх хэсэгтэй. За энэ хүү логин дээрээс дараад яах нь мөн адил одоо нэвтрээд үүсгэгийг бол авч болно. За энэ дээр мөн адил сайн байна уу? Чиний танилцуулга гэд бичих юм бол за логин хий гэдэг ч тийм. Окей, логин хийч. За Google-ээр нэвтрээд орчих тийм. За энүүгээр нэвтэрч ирээ. За ингээл ерөөдөө орчиж байгаа гэсэн үг. За түрүүнийхтэй адилхан чиний танилцуулга ингэнгүүт за өөрийгөө бол танилцуулж байгаа. OpenAI-аас гаргасан ChatGPT гэдэг хувилбараа ингээд асууж. За OpenAI-ийн хувьд бол ийм байна. За DeepSeek-ийн хувьд бол одоохондоо хажуу талын функцүүд бол их тийм илүү дутуу функц байхгүй. Зөвхөн чатлан. За тэгээд search гэдэг бол хэсэгтэй. За энэ хүү search-ийг ашиглах юм бол хариултууд нь бол өөр гардаг юм байлээ. За жишээлбэл юу гэдэг чинь энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч гээд хайх юм бол ерөнхийлөгчгээд энгийнээр хайх юм бол за өөрийнхөө одоо үндсэн мэдлэг дээр тулгуурлаад хариулт бол өгдөг юм байлээ. За харин за search гэдэг дээр нь дарж агаад за Монгол улсын ерөнхийлөгч юм бэ гэдэг ингээд дарах юм бол за өөрөөр одоо ер нь хайлтын системийн тусламжтайгаар эхлээд Google орчинд ч юм уу аливаа зүйлийг хайсны ар дээрээс за энэ хүү мэдээллийг бол боловсруулдаг юм байлээ. За search болон DeepSeek хоёрыг нь хослуулад бас хайж болох юм байлээ. За энэ хоёрыг нь хослуулад хайх юм бол нилээн одоо юу бодож байгаа вэ? Ямар бодож байгаа бодлуудаа энэ дээр гаргаж ирж харуулт юм байлээ. Бодож байгаа бодлуудаа гаргаж харж ирүүлээд ямар анализ дотроо хийж байгаагаа харуулангуудаа хамгийн сүүлднийх нь хариултаа бол өгд юм бэл. За энэ
Think-ийг бол идэвхжүүлээгүй байхад бол яасан байх нь. Энэ хоёрыг бол шууд одоо гаргаж ирсэн. За одоо бодол дээр болохоор харж байна тий. Deep think гэдэг ингэнгүүт одоо ингээ хайсан биш 23 result гаргаж ирсэн байна тий. Энэ сайтуудаас ороод мэдээллийг нь хараад за одоо бодож ийн энэ өөрөө тий. Монгол улсын ерөнхийлөгч гэж одоо надаас асууж байна. За ухнаагийн мөрөсхийн мэдээллийг өгсөн тий. За одоо хайлтын үр дүнгээс шинэ мэдээллийг одоо би хайж байна гэх тий. За яг энэ мэдээлэл энэ 23 илэрц дээр тулгуурлаад би энэ веб пэйжийн 159 дугаар байранд байгаа тухай энэ мэдээллийг одоо энэ хүнд дурдж өгөх ёстой юм шиг байна, ингэх ёстой юм шиг байна ингээд AI маань дотроо бодож байгаа бодлоо ингээд та нарт ингээд илэрхийлээд байгаа юм бэл. За энэ нь бол надад бас маш сонирхолтой санагдсан. Яг бол зарим үед бидний асуулт асуухад тий ойлгохгүй байгаад байдаг юм талууд байдаг. Тэнгүүт дотроо юу бодоод ойлгохгүй байгаа юм бэ гэдгийг энэ дээр дарчих юм бол тий ойлгож байгаа ойлгохгүйг нь мэдээд за ингээд биднэрт бол үзүүлдэг юм байна гэж бол харж байна. За ингээд дотоор бодоол энэ нөхөр энэ дээр анализ хийгээл тий гүн бодол deep гэдэг нь одоо гүн think гэдэг нь бодох тий гүнзгий бодлогоширж байна. За өөрийнхөө бодсон бодлуудыг бидний өмнө нээлттэй харуулж байна. За одоо энэ бодлын үндсэн дээрээс яах нь бидэрт хариулт өгч байна. Энэ саарл текст бол дотроо ботсон бодол нь. За энэ бол яг бидэрт өгч байгаа хариулт нь гэсэн үг. За ингээд яах нь гүнзгий бодлоор бол одоо өөр хариултуудыг бидэрт өгч байгааг харж байгаа тийм. Эхний энгийн хариулт, за хайлт, searchтэй хариулт болон deep хариултуудаар одоо бүх хариултууд нь өөр байгааг анзаарч байгаа. За юу ч гэсэн мөн адил, ChatGPT ч гэсэн мөн адил. За энэ дээр search гэдэг тавта энийг нь идэвхжүүлж байгаа хайх юм бол мөн адил Монгол улсын ерөнхийлөгч гэдгийг яах нь. За вебүүдээс хайж агаад за чинь тэ энэ Википедиа байна, төрийн сайтууд байна. За энэ зурагнуудыг хүртэл илэрцүүдийг бол хайсан байна. За энэ илэрцүүдэд хаанаас гарч ирсэн бэ гэдэг Legal Info-гоос авсан юу байна. Википедиагаас авсан ишлэл байна те. За Википедиагаас авсан байна. Ингээд хамгийн гол илэрцүүдийг энэ их сурвалжууд гэдэг дээр нэгэ дарах юм бол энэ их сурвалжуудаас би танд мэдээллийг яг нь боловсруулад өглөө гэж. За reason гэдэг энэ шалтгааныг нь идэвхжүүлээд хэдүүлээ бас хамт хайж үзье. За reason гэдэг бол миний бодлоор бол энэ deep think гэдэг гүнзгий бодохтой нь бол нэлээд төстэй. За ийм шалтгаануудыг нь бол боловсруулт юм байна. За мөн адил яах нь. За одоо өөрийнхөө нөгөө бодлыг тий энэ дэр бодлоо өөрийгөө дотроо бодсонтай адилхан энд ч гэсэн өөрийнхөө бодлуудыг яах нь харуулж байна тий. Тэгээ бодлынхаа хариултан дээрээс иймэрхүү зүйлүүдийг бол маш хурдтай биднэрт бол боловсруулж өгч байна. Тэгээ их сурвалжуудаа биднэрт бас харуулж байна тий. За ийм платформуд байна. За энэ хоёр бол өрсөлдөөнд бол маш хүчтэй яригдж орж ирж байгаа гэсэн. За дараагийнх нь ярих ёстой платформ бол энэ Anthropic-ийн энэ cloud гэдэг юу байгаа? AI байгаа. За энэ cloud-ыг хайх юм бол бас л мөн cloud гэж биччихнэ. За ингээ хайх юм бол энэ cloud AI гэдэг. За ийшээ ороод за мөн л одоо Google-ээр нэвтэрч болно. Ер нь бол айгүй амархан нэвтрийг гэвэл ингээ Google дээрээ дараад нэг нэвтэрчих хэрэгтэй. Тэгэх юм бол айгүй хурдтай нэвтрэнэ. За Google-ээрээ шинэ аккаунт ингээ амархан өсгөж. За тэр нэрээ өгөө гэж. За эхлэе гэд эхэлж. За ингээд яг түрүүнийхтэй адилхан талбар руу шилжиж ороод ирж байгаа. Энэ дээр Монгол улсын ерөнхийлөгчөө хэдүүлээ хайж үзье. За Монгол улсын ерөнхийлөгч. Таал уншиж байна. За одоохондоо
алдаа гарсан юм яасан. За одоо уншиж чинь тий. За мөн адил биднэрт ингээд мэдээллийг бол боловсруулж өгч байна. За ийм байна. За үүний ар дээрээс болохоор за Gemini гэдээ бас байгаа. За Gemini бол Google-ээс гаргасан юм Google-ийн хувилбар байж байгаа. За анх үүсгэхдээ бол Bard гэдэг нэрээр бол гарч ирж байгаа. Сүүлдээ одоо Gemini болоод ингээд яваад байгаа. За Gemini бол энэ байна. Gemini рүү дарангууд шууд орчиж чинь. За Gemini рүү орохдоо Монгол улсын ерөнхийлөгч гээд хэвтүүлээ юм уу? Нугаагүй. За Gemini бол Google компаниас хөгжүүлж байгаа юу учраас илүү хайлтын систем дээр тулгуурлаж бол ажилладаг. За ингээд өгч чинь те. За Gemini бол ер нь бол Монгол улсын хайлтын системд бол арай нэвтэрч хэмжээгүй байгаа. Яг өөрийнх нь үндсэн Google-ийн одоо хайлтан дээр бол шууд юг AI-ийн шууд ажилдаг болсон байгаа. Who is Mongolian president? Ингээд ингэх юм бол за би тэрийг харуулчих гэж бодсон шүү. Yes. Sky хэрэг. За харж чинь энэ Gemini ингэ ажиллаж байгаа. Энэ нэг юм одны тэмдэглэгээтэй. Тэгээ ер нь бол хамгийн түрүүнд шууд AI generate хийгээд ингээд мэдээллүүдийг багцлж гаргаж ирдэг болсон байгаа. За ийш аваад. Тэгэхээр ер нь Google-ыг ашиглаж байна гэдэг нь өөрөө Gemini AI-г бол ашиглаж байна гэсэн үг. Яг энэ ихний хэсэг дээр байгаа. За тэгээд доошоогоо бол яг нөгөө вебсайтуудыг санал болгодог энэ функц бол яг хэвээрээ бол ажиллаж байгаа гэсэн үг байна. За энэ өрсөлдөөнүүд дундаас бол бас нэг өрсөлдөгч байгаа. За тэр нь болохоор Meta-гаас гаргасан одоо бас юу байгаа. За Meta AI-ийн хувьд болохоор одоохондоо дийлэнх орнуудад бол боломжгүй. За Meta AI-ийн хувьд бол зөвхөн одоо Америкийн нэгдсэн улсаас ерөөдөө орж ашиглах юм бол ажиллаж байгаа юм билэ. Тэгэхээр VPN ашиглаад та бүхэн энэ Facebook, Instagram-ыг зохиосон Meta гэж компани байгаа тийм. За энэ Meta-та та бүхэн яана. За энэ гэж Meta isn't available yet in your country гэдэг. Одоохондоо манай улсаас болохгүй гэж. За ер нь Meta руу орох юм бол ер нь төстэй одоо байдлаар эдгэртэй адилхан ийм генеративд бол өгч явна гэсэн үг. За бүгд рүү орохыг нь бол хэдүүлээ сая тайлбарыг нь сонслоо. За одоо эдгээр чинь хоорондоо нэг ийм ялгаатай ойлголтууд байгаа шүү дээ. За энэ ялгаатай ойлголтуудын талаар нь тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ дээр бичсэн байна. За нээлттэй их юм платформ буюу DeepSeek бол нээлттэй их юм платформ. Бүх хүмүүст бол үнэгүй хөлбөрөөр өгж байгаа. API-аар холбоотой ашиглах боломжтой байж байгаа. За бусд нь бол бүгд үнэтэй. За дээрэс нь зөвхөн тухайн компани л энийг яг нь хөгжүүлэх ажилбарыг бол авч явдгаа гэсэн үг. За үнэтэй холбоотойгоор бол API-ууд нь бүгд үнэтэй байж байгаа гэсэн үг байна. За хурд үр ашигын хувьд бол за окей иймэрхүү чадваруудтай байж байгаа. За гэхдээ ер нь яг бод амьдрал дээр ашиглаад үзэхэд бол одоохондоо хамгийн шилдэгэр бол би ChatGPT-г бол юм байна гэж харж байгаа. За 2 номерт бол за DeepSeek бол орж ирэхээр санагдаж байгаа. Гэхдээ DeepSeek бол дэлхийн нийтэд саяхан бүүн болоод тэсрэлт хийсэнтэй холбогдуулаад маш их өндөр ачааллыг өөртөө авч байгаа. Тэгээ гацсан тэгээ заримдаа мэдээллийг одоо буруу гаргаж ирэх алдаанууд аягүй их гарч байгаа. Яг л хятадын сайт учраас дийлэнх мэдээллүүд, мэдлэгийн дийлэнх сангууд бол Google бол эзэмшдэг байж байгаа. Маш олон вебсайтууд гарч ирээд мэдлэгийг хуваалцдаг. Тэгэхээр энэ Google-ийн талбар руу орж ирж чадахгүйгээр энэ search гэдгийг дарахгүйгээр заримдаа ажиллахаар алдаатай зүйлүүд бол гарч ирээд байгаа тал ажиглагдсан. Тэгэхээр би энийг бол 2 номерт бол үр ашгийг бол тавьж байгаа. За 3 дахь юм бол мэдээж энэ Gemini бол маш гоё таалагдж байгаа. Яг их сурвалжтайгаар нь гаргаж ирдэг учраас Gemini-г бол бас их ашигладаг байж байгаа. За хэлний дэмжлэг бол ойлгомжтой. Ерөнхийдөө бүх хэл дээр л бүгд бол дэмжигдээд бол явнаа. Асуудал байхгүй. За API-ийн хэрэглээний талаар би түрүү ярьсан. За машин сургалтын оновчлол гэдэг чинь тий. За энэ болохоор ер нь бол нээлттэй их юм платформ учраас за хүн болгон бүгд нээлттэйгээр хөгжүүлээд явах боломжийг ингээд 7 тэрбумд нээлттэй хайчиж байгаа гэсэн үг. За бусад салбаруудын хувьд болохоор яг нь дотооддоо зөвхөн компаниуд нь одоо хөгжүүлээд явж байгаа учраас
мэдээж яг тусгаалan мөнгө төгрөг зараад хүн хүс ажиллуулж байгаа учраас өндөр зардалтай. Тэрнийхээ хэрээр биднэрт бас ашиглуулж байгаа учраас API ч юм уу те төлбөрүүд нь бол гараад явж байгаа гэсэн үг байна. За дасан зохицох чадрын хувьд бол харсан байна. За энэ бол ойлгомжтой. Нээлттэй их юм платформ учраас хүн бол өсснээрээ дасан зохицоод л явна. За ChatGPT-ийн хувьд бол тухайн компани л одоо энийг янз бүр болгож өөрчлөлтүүдийг авч явах учиртай. За нөгөө хоёрын маань хувьд бол илүү өгөгдөл төр тулгуурсан дасан зохицох чадвар илүү сайтай гэж ингэж бол гаргаж ирсэн байна. За эндээс энэ AI-уудын хамгийн топууд нь бол энэ зэрэглүүд байгаа. За энэ AI дээр тулгуурлаад маш олон төрлийн AI-ууд бол зөндөө гарч ирсэн байна. За тэр болгоныг дурдаад баршгүй. За дээрээс нь улс орон болгон өөрсдийн гэсэн эдгээр AI-ууд дээр тулгуурлаад давхар AI-уудыг бол хөгжүүлээд бол явж байгаа. За жишээлбэл одоо Microsoft гэдэг компани бол Bing гэдэг энийг бол ашигладаг. Bing гэх хайлтын систем. За энэ хүү Bing гэдэг хайлтын систем бол ардаа бол ChatGPT бол ашигладаг. За энэ хайлтын системүүд энэ юунууд бол дандаа юунууд явж байгаа. За тэг Microsoft-аас гадна Copilot гэдэг бас тэ Microsoft-ийн гаргасан энэ AI-ууд байгаа. За энэ Microsoft-ийн AI-ууд бол бүгдээрээ ардаа ChatGPT-г ашигладаг. Гэхдээ тусгай одоо зорилтод өөр AI технологиг ашиглах салбарууд нь бол өөр юм дээр бол ашигладаг байгаа. За ингээд орох юм бол за ингээ гаргаж ирнэ те. За гэх мэтчлэн одоо маш олон салбаруудын AI-ууд бол байгаа. За хөгжил бол нэг иймэрхүү потенциалтай бол манайхаа явж байна. За тэгээд хамгийн сүүлд яг хуу DeepSeek бол энэ дундаасаа бол ирээдүйн бол маш өндөртэй гэж харагдаж байгаа. Одоохондоо миний хувьд бол 2 номерт бичигдэж байгаа боловч одоо маш олон давуу талуудыг эзэлж байгаа учраас за удахгүй ChatGPT-г бол ардаа хаях болов гэж бол таамаглалтаагаар одоо ашиглаад явж байгаа. За тэгээд DeepSeek-ийн хувьд гэх юм бол яаж одоо олон нийтэд танигдаад байгаа вэ гэхээр нэгдүгürt бага зардалтайгаараа ашигтай өндөр байгаад байгаа. За бага зардлыг яаж гаргаж байгаа гэхээр ерөнхийдөө AI-ууд технологиуд одоо бүтгэхийн тулд асар их өндөр хэмжээний эрчим хүчийг бол зарцуулдаг. Ардаа ийм байгаа юм байлээ. Гэтэл яг энэ DeepSeek-ийн хувьд бол маш бага хэмжээний эрчим хүчийг зарцуулаад өндөр бүтээмжтэй байгаа учраас гарч байгаа үнийн хувьд ч гэсэн яах нь боломжийн байгаад байгаа юм билээ. За ингээд энэ хүрээд бол ерөөдөө AI хамгийн том одоо өрсөлдөөний зах зээл дээр байгаа хүмүүсийн хэрхэн одоо платформуудыг ашиглаж болох вэ? За дээрээс нь дундын харьцуулт болон за дээрээс нь өөрийнхөө хувийн үзэл бодлыг бол та бүхэндээ илэрхийллээ. За та бүхэн ч гэсэн өөртөө ороод эдгээр AI-уудыг туршиж үзээд за өөртөө илүү таалагдж байгаа хувилбаруудыг цааш таас хөгжүүлээд сонгоод ашиглаад яваасай гэж хүсэж байна. За тэгээд энэ удаагийнхаа YouTube-ийнхаа энэхүү видеог төгсгөж байна.